Миний Монголын ард түмний сэтгэл тэнгэр дотор уучин байх болтугай. Надаас битгий асуу монголчуудаас асуу нэвтрүүлэгтээ тавтай морил. 7 хоног бүрийн бэм гарагт 20 цагаас шууд дамжуулдаг шоу нэвтрүүлэг маань энэ дугаар үүгээр эхэлж байна. Хэрвээ та манай нэвтрүүлгийг анх удаа үзэж байгаа бол яг зөв цагтаа зөв суваг дээрээ суугаад тааруулсан байна. Яагаад гэвэл энэ нэвтрүүлгээр бид нар нийт орон даяар суугаа монголчуудаас асуулт асуудаг байна. За энд ирсэн зочид маань бас тухайн үзэгчид маань аль асуултыг нь сонгох юм болоо гэдгийг таамаглаад оноо авах юм байна. Тэгээ мэдээж цаг үеийн асуудлуудаар ярилцах болно. Тэгэлгүй яах вэ? За ингээд өнгөрсөн 7 хоногийн шууд дамжуулалтын үеэр үзэгчдээс санал хураасан асуултаас жишээ авч ярил л да. Нэг ийм асуулт байсан. За монголчуудын түгээмэл хэрэгэлдэг англи үг аль нь вэ гэж хэлсэн те. Бро, токсик, экс гэсэн дөрвөн сонголт байсан. Драма гэж байсан те. Үзэгчдийн харин санал асуулгын үр дүнд бол монголчууд бол бро гэдэг үгийг хамгийн хэрэгэлдэг гэж 50 гаруй хувийн санал авч ирсэн. Ер нь 7 хоног бүр бид нар аль нэг сэдвийн дагуу ярилцаж байгаа. Өнгөрсөн 7 хоног бол өндөр технологийн түүхийд буюу газрын ховор элементийн талаар бүгдээрээ ярилцсан. За энэ 7 хоног бол газрын тос шатхууны талаар ярилцах нэ. Эдгээрт оролцоорой. За мэдээж маа нэвтрүүлгийн эрхэм нэвтрүүлгийг бол одоо энэ эрхэм зочдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл өнөөдрийн хүндтэй дөрвөн зочноо эндрийн өмнө урьж байна. Ойрхон багаар нь мэдлчээ те. За би ингээд саяны мэдлсэн залууг танилцуулъя. Аж үйлдвэр Эрдэс баялагын яамны газрын тосны бодлогын газрын дарга Хишиг Далай. Дараагийн зочин маань ингэчээ те. Холоос ингэчээ. Трихтек компани геологч Сод Баяр. За харин би өөрийнхөө зүүн жигүүрт байгаа зочдоо танилцуулъя. Мод төслийг санаачлагч Бэ Болт. Баярлалаа. Хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За манай ануудаар Capital Markets Mongolia компани PR хариуцсан захирлага. Маш их баярлалаа хүрэлцэн ирсэнд. За харин одоо нэвтрүүлгийн дүрмийг та бүхэндээ танилцуулъя. За миний хойно байрлаж байгаа энэ дэлгэцэн дээр цаг үеийн сэдвтэ асуулт гарна. За асуулт бүрүүд 3-аас 4 хариултын сонголттой. За үзэгчид та бүхэн Freshback аппликейшнаар эсвэл 13 тэг 88 дугаарт хариултаа илгээж манай санал асуулганд оролцох боломжтой. За мэдээж тэгээд асуултаа асуун та бүхтэйгээ ингээд ярилцаад явна. Ярилцсны эцэстээ сонголтоо хийнэ вөхөр яг урд байгаа над iPad-н дээр хариултаа дарна. Нөхөр болд ойлгож гин үү? Одоо дундаас нь л явчих. Нэвтрүүлгийн багийн хуул нь нэлээд сайн тайлбарж өгсөн байх ёстой. Болд бол хамгийн сайнаар ойлгож байгаа гэдэгт итгэлтэй. Сайн ойлгож байгаа хаа. Санал хураалтынхаа бүгдээрээ үр дүнгээ артал дээр харна. За тэгээд нэлээд одоо та хэдийн маань сонгосон асуултын оногдох хувь нь 2 багт оноо олж байна. Яг бүгд нэвтрүүлгийн төгсгөлд нийт оноогоо харцгаая. Аль баг нь илүү оноо авсан байна. Мэдээж монголчуудыгаа тэр баг нь илүү сайн мэдж байна гэсэн утгатай юм шүү. Амжилт хүсье. За биелэн те. 2 баг бие биендээ зориулаад нийжгэлсэн алга ташил бэлэглэе. За одоо та тогтоо золоотойгоор яваа шүү. Өстөд байгаа шүү дээ. Тэглэгүй яах вэ? Хажуугаас асуугаад байгаа. Тэглэгүй яах вэ? Гэтэ хамгийн гол зорилгыг би дахин тодруулж хэлэхэд байна шүү дээ те. Өөрсдөө үзэл бодлыг хэлнэ. Гэхдээ дийлэнх монголчууд маань юу гэж бодож байгаа гэдгийг л оноо авна гэсэн үг. Оноо ишээ нэмэгдээд орно. Жишээлбэл энд 30% оноо гараад ирэх юм бол 30 оноо аваад явна гэж болно. 2 багийн асуулт хариулт давхцаж болно. Хариултанд давхцаж болно шүү. Ингээд анхаарлаа нааш нь хандуулна уу? Нэвтрүүлгийн эхний асуултыг харцгаая. Таны хувьд дараах сонголтуудаас аль нь илүү дээр вэ? Эд нь утасны цэник дүүрэн байх. Бид нь машины банк дүүрэн байх. Машины банк дүүрэн байх гэдэг нь бензин шатхуун дүүрэн байна гэсэн үг. Сид нь хөргөгч дүүрэн байх. Бид нь найзын хүсэлт дагагч олон байх гэсэн хувилбаруудыг санал болгож байна. За ингээ бүгдээрээ санал хураалтынхаа шугамыг нээ 13 тэгтиг 88 дугаарт энгийн мессежний тарифаар саналаа өгөөрэй. AU, BU, CU, DU. Эсвэл Freshback аппликейшнээр надаас бити асуу, монголчуудаас асуу нэвтрүүлгээ сонгож аваад хариултаа бас илгээж болох нэ. Ойлгомжтой тий. За ингээд зүүн батлаас Бүгд гэсэн хариулт байхгүй. бүгд гэсэн хариулт байхгүй. Ер нь бол бүгд байх боломжтой тий. Тий. Өнөөдөр хөтлөгч хоёлаа баруун талаас эхлэх үү зүүн талаас эхлэх үү? Хоёлаа баруун талаас эхлүүлээ. За тий. За надтай чөлөөтэй ярилцаж болно тий. Эхлээд ярилцсан. Тэгээд цөмөрөө хариултын сонголтыг олно. Эхлээд таны бодол юу гэж бодож байгаа юм бол? Таныг би товчлоо тэнгэж дуудах уу? Хишгэ.
За ашиг гэж бодож байна. Ингэж идэх үү. Яг прагматик талаас гэх юм уу те. Хөргөгч дүүрэн байх бол хүний анхдагч хэрэгцээ. Гэхдээ одоо яг бодит байдал дээр бол утасны цэнэггүйгээсээ болж бас хүмүүс галзуурчих шиг. Гэртээ хонж юм шиг. Тийм гэртээ хонж шүү. Гэртээ хондох болохоор тэгээд утасны цэнийг яа. За тэр яах вэ? Тэгээд яасан гинэ? Бас тэгээд найз өвсөл дагагч олон байхыг эрхэмлдэг бас хүмүүс бас байгаа инфлюенсер. Яагаад тэгээд над руу хараад? Яа над руу хараад? За ойлголоо. За тэгээд таны бодол тэгээд аль нь энэ гурав руу яваад байна уу? Энэ гураасаа сонгон тий? Тий энэ гураас Сонгон. багаараа ярилцах хэрэгтэй бах те. За ярьж байгаарай. За. Багаараа сайн ярилцж байгаарай. За манай хоёр бол нилээ сайн ярих шиг боллоо. Аль нь илүү дээр вэ? Өөрийнхөө хувь хүний хувьд бас монголчуудаа бодож байгаад хариулвал. За чи цаг тайлбарлаж. За анх энэ асуултыг ингээд харахад зүгээр хамгийн түрүүнд юм юу ч бодохгүй бол утасны цэник гэж орж ирж байгаа. Би хэлээд байгаа. Гэртээ онж. Цөмөр гэртээ оны. Гэртээ цэнэглээд хараа сүүлийн үеийн удаа хангалттай дааж байгаа. Яг нэг 5 секунд бодонгууд ингэж бодогдчихэв. Одоогийн одоо нөгөө хүнсний үн аягүй үнэтэй байгаа учраас зөв мөнгө өртгөөр нь бодоод үтсэн чинь машины банк дүүрэн байх эсвэл хөрөгч дүүрэн байх нь аягүй ашигтай дээр байгаа байхгүй юу. Тэгээд энэ хоёр дээр жоох хэрэгэлцээд байна. Тэгэхээр би юм уу си хариулт. Машины банк дүүрэн байх эсвэл хөрөгч дүүрэн байх гэж. За мөнгөнд өнгөрөө. Хайна хагалж байгаа нэг юм юу гэхээр манай хүн тэгнэ. За юу гэсэн. Машин бензин дүүрэн байвал бас хаагаа их нь хаа юм те. Тэгээд хөргөчөө дүүргэж Зам байгаа. дагуу хэдүүн хаа юм. За аль нэгийг сонгоно шүү манай. Тэгэхээр мэдээж машины банк дүүрэн байх нь магадгүй юу ч амжуулж болж чинь гэдэг зүг бидтэй. Чухал одоо цаг үед аягүй чухал. Машинда цэнэлжтэй явж болдгоо. Ямар хэцүү юм бэ та нарыг зэрч аваад. Ерөөсө монголчуудаас асууж байна. Зөв хариулт. Баярлаа. Бодож байгаарай. Ингээд та хоёр ярилцаад дүн гарсан байх гэж бодож байна. Эрхэм хүнд үзэгчдээ та бүхэндээ нэгэн зүйлийг сануулж хэлэх та бүхэн 13 тэг 88 дугаар утас руу мессеж хийгээд саналаа өгч болно. Мөн Freshback application руу ороод саналаа өгч болно. Гэхдээ нэгэн зүйлийг дахин сануулхад хамгийн дийлэнх монголчууд юу гэж бодож байгааг л бид нэр олно. Тэгэж оноо аавна. Нэвтрүүлгийн маань зорилго ердөөл энэ шүү дээ. Ингээд Манай байж ярилцъя. Тэгээд юу гэнэ геологчтой явуулчлаарай. Тий, геолог яг ямар геолог? Геолог ч бас олон янз тий. Хайгуулын геолог. Оо юу янз. Тэгээд юу дулаархаар гарч яваад хүүтерхээр л орж ирж байна уу? Тэгэхээр хөргөвч дүүрэн байсан нь хамгийн зөв сонголт бодож байна нэ. Бүр нэгцсэн. Хөрөгч бас гоё шүү те. Урамтай те. Гэт ившээж ирээ хөрөгч юм бол сонголтоо хийчих те. Хөрөгч гэж. За хоёр геологчдтойгоо санал нэгтнэ. Хөрөгч гэж бодно. Та юу? Тэгэж бодож байна. Тэгтээ бас ди хариулт их сонирхолтой санагдаад байна. Би ч юу Ойртоо вэ? хийсэн ажлуудаа бас хүмүүст хүргмээр байдаг. Тэгэхээр дагагч хэрэгтэй юм лээ. Магадгүй монголчуудаа харъя да те. Тий, та юу гэж Хийсэн ажиллаа гэдгийг би дахин тодруулаад хэлэхэд нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр улсын хурлын гишүүн болдын уян оролцож байгааг дуулгахад таатай байна шүү. Ингээд хариултаа сонгоё. Тайлан дээр сонголтоо хийж байгаа. За манай хоёр. Хөргөч дүүрэн байх гэдгийг сонгохгүй болсон чинь манай ээжтэй ч юм уу те. Гэрийнхэндээ Алуулах гэдэг нь. асууж байдаг гэдэг бас бодол орж ирж шүү дээ. Гэтэ яг одоо бол саяхан оочлоод зогссон байхгүй бензин. Тэгэхээр хөргөгчд дүүрэн байхдаа бол дэлгүүрт оочлохгүй юм чи одоо жоохон машины банк л. Хариултаа сонгоё. 1. За хариултаа сонгоё. За би хариултыг. Машины банк. Бензин. Одоо энэ тайзан дээр байгаа хүмүүсийн 5 хүн бол яг сонголтын би мэдчихлээ. Энэ хүн бол олон дагчтай баймаар байна. Энэ хоёр хүмүүс бол хөргөч дүүрэн бай гэж байна. Нийш бол бензин. Нэг хүнээсээ огт асуухгүй байхгүй юу? Үнэхээр хэцүү. Асуудаа нэг. Би дотроо асуусан. Дахиад асуудаа та надаас Таны сонголт. монголчуудаас асууцгаая. Надад яасан. Ингээд цөмөрөө санал хураалтын дүн гарч байна. Ингээд цөмөрөө анхаарлаа дэлгэц рүү хандуулцгаая. Яг За асуулт маань таны хувьд дараах сонголтуудаас аль нь илүү дээр вэ гэж байгаа. Улсны цэний дүүрэн байх 27%, машины банк дүүрэн байх 14%, хөргөч дүүрэн байх 53%, найзын хүсэл дагагч олон байх 6% гэсэн саналуудыг тус авж байгаа юм байна.